Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Хорин дөрөвдүгээр хэсэг. Шүн тунд өнгөрч дуу чимээ намтлаа. Зэргэлдээ байшин дайрх ууж шуугилдаж байсан хүмүүс тарсан бололтой чанга хашгичж дуулалтхан намдаж намгүн болов. Гиндэн зан гадуур нижигнэн шуугиж байсан чимээг чих тавин чагнаж хэвтэхдээ унтахгүй хичээн элдвийг эргэцүүлэн бодно. Чих ханхалсан байранд хамт байдаг хэдэн хүн нь цөмөнтөж, зарим нь яргалан, зарим нь шүдэ хаврна. Нэг хүн гидсээ хөр хийтэл маажна. Жижигхэн тасалгаанд олон хүн унтаж байгаа болохоор хөлс шивэрний үнэр ханхалж ам тэмцүүлнэ. Гиндэн сэмээрхэн босож гарлаа. Зуны шөнийн сэрүүхэн сайхан салхи амьсгалан зогсоход дотор уужран ухаан бодол нь тэлэх шиг болно. Үдэш авчирч уйсан морин эзнэн таньж аяархан өөрсөж амгаагаа хэмлэхэн тодхон дуулдана. Гиндэн өнөө шөнө сойрингийн хавийн эргүүлд гарч харуул манааг шалах гэж хорооны дарганд тушаасан учраас явх цагаа хүлэн унтахгүй хичээн байрандаа тэнхүү хэвтэж байсан юм. Түүнийг шүн дундаас өглөө болтол эргүүл хийх тушаал өгсөн билээ. Оддын байдал аживал шүн дунд арай болоогүй байлаа. Баашингийн гадаа хураасан хэсэг түлэн дээр сууж тамхи нэрэв. Эргэн тойрон баглаан харлах нарсан ой зөөлөн салхинд ганхан шуугна. Цагаант нуудаж хүчээ сүрхий бөөгнүүлж хориг саад их хийж байна. Дарга нарын яриагаар бол энд 4,000-аад хүн арваад их буу байгаа бололтой. Бас бишрэлтгүн сундун морин цэргийн хороо удахгүй ирэх гин уул хадаар тарж бутарсан хэсэг бөлөг хүмүүс өдөр өнжилгүй ирж байна. Манайхан хүчэн хуралдуулж гүйцсэн болов. Эдэж эхэлж манаа руу дайрч зүрхлэхгүй шиг байна. Эсэргүүцэн тулхал гэж бүх бэлтгэлэн базааж байх шивдэ. Мас манаа цэрэг хаан бөөгнөрч хүчээ хуралдуулж байгааг мэдэх гэж туршуул тагнуул явуулаад байх шиг байна. Би энд ирсээр аргыг нь олж нилээд хэдэн хүнийг эдний нөлөөнөөс гаргаж орон гэр рүү нь явууллаа. Уулзаж ярилцсан хүмүүсийн зарим нь намайг сэжиглэж байсан шүү. Энэ дуудвал осол тойч байж мэднэ. Олж мэдсэн зүйлээ дэдэж анжин чой балсанд түргэн мэдгэдэх нь чухал боллоо. Ер нь өнөө шүн шиг аятайхан боломж олдохгүй байх. Харуул эргэж яваад хамгийн холхон байгаа манааг нь эргээд тэр чигээрээ явъя. Эхлээд баруун өмнөөс нь эхлэн манаануудаа эргэж зүүн хойно нилээд зайтай нэг манаа бий. Тэнд очоод л гэж бодоод шалвхан босож мориодан алхаснаа. Үгүй байц. Өнөө Батуевыг ингээд зөнд нь орхих гэж үү? Би яана гэж бодож байлаа. Хэмээн гинэт бодоод зуутын даргынхаа баашингууд сэмхэн дөхөв. Батуев туслахтайгаа хоёул байх бөгөөд зүүн талын орон дээр Батуев унтдгийг гиндэн сайн мэднэ. Батуев өнөөрөө хэдэн дарга нартаа сүрхий харигдсан болохоор ухаангүй хэвтэж байгаа. Түүний аманд нь альчуурж ихэд сэмхэн тэврээд явчихж лав болно гэж бодлоо. Баашингийн гадаа ирээд чимээ чагнавал сэжигтэй юм юу ч мэдгцэнгүй. Хаалгыг нь тун болгоомжтой онгойлхон орлоо. Амьсгалаа даран байж Батуевын оройд ойртов. Батуев туслах хоёулаа санаа амар унтаж байна. Туслах нь хоржигнон хорхирч огт сэрэг шинжгүй байв. Гиндэн аманд нь чих алчураа нэг гартаан барьж том болгоомжтой ойртоод дээрээс нь дараад авах гэтэл чи хэмп гэх дуугарлаа. Гиндэн сандрахтаа ухсхийн дээрээс нь дарж хумын тэрч автал учиргүй тийчилж орон нэр нархийн дуугарв. Энэ чимээнээр туслахын сэрж юу болов гэж шанхан хэлээд чөдөнд сурлаа. Гиндэн хэрэг бичсэнийг ухаарч тонгочин тийчилж байгаа Батуевыг тавьсан ч үгүй өөдрөг гүйтэл буу тас хийлээ. Бөхийгөөд хаалгаар гарах гэтэл дагзан дундуур нь хүн тимар дэлсгэд нүднээс нь гал бутран гуйвлаа. Батуевч хүчтэй тийчлэн гараас нь молтров. Дахиад л буун дуугар. Гиндэн бөхийгөөд Батуевыг шүрч авах гэтэл тэр нь босон харайж ноцолдов. Түүний хүчтэй тонгор шажихад гүйн гарвал дөрөвчийн буун дуунаар сэжиг авсан ойр хавийн манаач нар учир замбраагүй буудаж
баашингуудын үү таалга онголцсон энд тэндгүй хүний бараан дүрс харагдав. Гиндэн гүйсээр байж мориндон хөрч өсөр мордоод ухс хийтэл юун хөмбгөх дуу ойрхон гарлаа. Цаан чин сүйд боллоо. Ийшээ нэг хүн зүхтаалаа гэж хашгираад морин ороолгов. Модны мөчөр нүүр ам ороолгох боловч жолоо татсангүй жирэлгэв. Хойно нь хүмүүс орилолдож буундуу гарсаар л байлаа. Суурангаас нилээд холдоход буундуу бүдгэрч хойноос нь нэхэж яваа эсэх нь мэдгдсэнгүй тул мориныхаа амыг татаж чимээ чагнав. Суурингийн хавцаа хаяа буудалцах нь муухан сонстно. Гиндэн одоор зүгчгэн олж зүүн хойшоо чигтээ шогшохдоо зойлгийг дорн нухчихдаг байж амьдаар нь барьж аваачаад ард олныг хэрхэн зовоож тарчилгаж байсныг нь хэлүүлж олны өмнө цээрлүүлэх гэж бодож байж л энэ шүү дээ. Хэчнээн их арх уусан ч ухаан алддаггүй бас унтдаггүй чөтгөр байж л дээ. Унтсан дүр үзүүлээд хэвтэж байсан юм уу? Үгүй бол намайг орохдоо зэрэг сэрсэн байх гэж бодлоо. Энэ үед Цэрэнбат хар дарсан аимшигт зүүд юм уу үнэн алин болохыг сайн ялгаж чадаагүй ч гэсэн осолдохгүй аминд хүрэх аюулаас мултраад нэг хэсэгтэн учраан олсонгүй. Баахан хэвтэж байгаа дондийвэл тусалхан их сэтгэл зовнсын янзтай хяламхын харав. Чи унтахгүй юугаа хийж байгаа юм бэ? Гэвэл тусалхан санаа алдснаа. Баатуу юм минь унтах яахав сүйд болохдоо гэсэн шүү. Таныг азаар л авч хоцорлоо. Тэр хүн гэнтэн байсан шүү. Гэхэд Цэрэнбатын бие зарсхийв. Удахгүй ам өрсөн ширүүн тулдаанд орох гэж байгаагаа мэдсэн хэдэн дарга нар амьд яваагаан эцсийн удаа тэмдэглэх гэсэн юм уу? Үгүй бол дайнд ялахын тулд зоргоо чангалах гэж зэгсэн аригдсан ажээ. Цэрэнбат хорооны даргатайгаа хамт тэдгээр дарга нартай нийлж наргиж цэнгсэн юм. Тэнд байсан дарга нар бүгд Цэрэнбатыг таних бөгөөд түүний зөрөгтэй мэрэгэн цэцэн бууддгийг хөмбөрл магтаж байжээ. Цэрэнбат хаврын сүүлчийн тэр нэгэн өдөр нийслэл хүрээнээс гарснаас хойш ийхүү хэтэртлэн архиуж байсан удаагүй билээ. Энэ наргихад очирв нь өөрийн ирэхгүй санаанд нь оров. Хэрв тэр минь байсан бол өдөөд лав нэг хүүхэн олоод ирчихсэн байна даа гэж харамсан бодно. Түүний гуниглан байгааг хорооны дарга нь мэдсэн бололтой мөрийг нь аяархан алгадаж энэ тулалдааныг ялалтаар дуусгаад Орос орондоо буцаж очино. Чамд Оросын цагаан хус шиг сайхан эхнэр авч өгнө гэж хэлснийг Цэрэнбат хагас дутуу ойлгосон юм. Тэд шүн дүл болтол архитаад тарцгаажээ. Цэрэнбат байрандаа ирэхэд туслах нь нойр алдан хүлээж байжээ. Цэрэнбат хувцаач тайлалгүй орон дээр өнхрөөд өгчээ. Тэр хичнээн хархиулсан ч ухаан алдаж үтсэнгүй. Ухаан нь орон гарan байснаа өчүүхэн төдий дуг хийхтэл сэргэж ухаан санаа нь уламж сарвалхан болох шиг санагддаг ажээ. Бас хичнээн бүх унтаж байсан ч өөртөө ойртох хөлийн чимээгээр сэрдэг сонор сорго хүү юм. Уусан архинда мансууран толгойн ялгүй өвдөж байсан тул байранд орж ирээд л таг унтмаар санагдаж хэвтэнгүүтээ нүдэ анжээ. Тэгээд төдгөн сайхан унтаж байтал хаалган сэвхэн онгоох шиг болохоор цочин сэржээ. Тасалгаанд таг харанхуй байсан ч түүний хурц нүдэнд нэг бараа юм сүйтгэнэг шиг болохоор туслах маань гараад орж ирсэн болов гэж санаад нүдэ аних гэтэл тэр хүн өөрөөд нь мэраагаад гитг шиг санагдахаар гар буугаан чиглүүлж чи химбэ гэд гохоон дарах гэтэл юунд ч дээлдэшгүй хатуу гарт тас тэврүүлэн буудах байтугай хашгирч чадаагүй ажээ. Тэр хүн буутагарыг нь хумин тэрвэрч цээжээр амыг нь таглаад амьсгал авах янзгүй болгожээ. Туслах нь сандран хашгирах, буу тас хийх, тэрвэрсэн хүн айхаж уйхлан том алхаж байсныг мэдэж дэмэл тийчилж ингээд үхдэг байжээ гэж хоромхон зур бодож амжижээ. Тэгтэл тэрч авсан хүний гарын суларч алдахад босон харайж ноцолдох гэсэн боловч хүчтэй тонгорохт нь модон шалан дээр битгийтэл унаж ухаан алдахд өгчээ. Ингээд нэг хэсэгтээ энэ явдлыг зүүдөө, үнэн зөөлөө гэж ялган тунгаах сөхөөж байсангүй хэвтэж байтал туслах нь тэрэн авч орон дээр нь хэвтүүлсэн юм. Гэвч энэ бүхэн нь зүүд биш. Яах аргагүй үнэн бөгөөд
Амийг нь хорохоор завдсан хүн зуутаас нь олон удаагийн тулдаанд амьд үлдсэн ганц цэрэг нь болох гиндэн зам байсанд их л хорсон бухимдна. Нохон гөлгийг аль эртэл буудах байсан юм. Би түүнийг бүр хавар улааны зул бусаг гэж сэжиглэж байсан ч өдөө болтол яагаад өрөвдөд гэх юм уу итгээд байсан бол би өрөвдсөн гэж үү? Надад өрөвдөх хайрлах сэтгэл, хүнд итгэх итгэл би гэж үү? Тэр мөн новш намайг барьж аваачих гэж зориуд ирсэн байх нь. Яахтын дэргэд болсон тулалдааны шөнө баахан Монгол цэргийн хамт алга болсон юм. Одоо бодвол тэднийг ятгах үгэндээ оруулаад улааны талд орж л дээ. Манай зуутаас зам зууртан оргож болсон цэргүүдийг ч энэ хүн л ятгах мунхруулж явуулснаас зайлахгүй. Чамтай дахин уулздаг юм бол харьсыг чинь амьдаар нь хуулах юм шүү. Одоо улааны талд ургаж очлоо гэхэд миний бүхий л хийж явсан үйлийг энэ хүн илчлэнэ. Учир ёсыг үйцэд сайн ухаараагүй төөрч мөнгөнөж ийм замд орсон үнэн учраа хэлсэн ч улааныхан намайг үнэмшихээс гиндэнгийн үгийг илүү үнэмшин шүү дээ. Бас улааныхан намайг зориуд амьдаар нь барихыг бодож байх шиг байна. Хэрв гиндэн надад зөвхөн хувийн өс хонзонтой бол дор нь ухчих байсан. Амьдаар нь аваачихыг оролцсныг бодоход улааныхан намайг гоц шох орхож байна. Тэгэхээр би улааны талд дагаж орох нүүргүй болсон бизээ. Миний зам мухардлаа. Одоо болох энэ тулалдаанд амьд үлддэг юм бол Оросуудыг дагаад л хувь заяагаа эдэнд даатгахаас өөр аргагүй болжээ. Үгүй байц. Зүс царай хувцс хунраан өөрчилж хувилгаад даахүрээ орчихвол тэр шоргоолч шиг олон хүний дунд шингэх арга байхгүй гэж юу? Хэл мэдэхгүй шашин шүтлэгч өөр Орос хүмүүсийг бараадаж явснаас нуугдаж бүгээдч гисэн нутаг орондоо үлдэх нь дээр байхаа. Халахын энэ өргөн удам нутгийн аль нэгтэн шингэцгэж болох байлгүй гэж бодохоос дотор нь уужрах шиг боллоо. Яман бүрээний догшин дуу огцомхон тас хийв. Цай ууц суусан туслах нь яаран босож хаалгаар шагааснаа төгшөөрийн дохоо гэж тэвдэн хэлээд бууга шүүрэн гүйн гарахад Цэрэнбатаж хойноос нь үсрэн гарчээ. Энд тэнд хүмүүс гүйлдэж хашгирч гуухчин зарим нь хараал тавьхан дуулдана. Цэрэнбатад туслахын хойноос гүйх зур буу сэлэм хоёроо зөрүүлэн зөв. Зууд дээрэн ирэхэд туслах нь цэргүүдээ яаруу санд руу хоёрыг нэ болгон жагсаах гэж оролдож байна. Хорооны дарга нь түүний зуутыг бүрдүүлэх гэж орон нутгаас шинээр татсан монголчууд болон энд тэндгүй оргож тэнэж явсан Орос буряд цэргүүдийг нэг хоёроор нь цуглуулсаар байж далаад хүнтэй болгожээ. Морд хороо бусад морин болон явган ангууд бүгд жагсвал зохих байран эзэлж амжтал хэдэн цэрэг олон морд тоос татуулан хөөжирлээ. Цэргүүд мордон барилах гэж дахиад л бөөн үүмэн шугаан боллоо. Цэрэнбатын хилэн харн хавраас хойш эмээл хазаар салгаагүй. Наас цааш олон хоног аян дайнд явж нэлээд харшсан билээ. Харин дух нарсан дээрээ 10-аад хоног цэргийн ахтанд сул тавьсан учраас өнгө зүс засаж сайхан болсон байв. Туслах нь морийг нэмэллээд хөтөлж ирэв. Морд хорооныхан баахан үүмж байснаа жигдрэв. Морд хорооноос баруун тийш хэд хэдэн тусгай морин зуут явган хороод игнэн жагсаад команд хүлээж байлаа. Тэгтэл хэдэн морьтой хүн давхиж ирэв. Тэдний өмнө өндөр туранхай хүн явна. Тэр хүн баруун жанжин болохыг Цэрэнбат танив. Барууныг хавар богдоос адис авч байхад ойрхоноос харсныг бодвол сүрсүлд нь арилсан тунч доожоо муутай байхаар урам хугарч. За та энэ данч юу л болдог болдоо гэж боджээ. Баруун жагсан цэргүүдийн өмнөр орж ирээд морьныхоо жолоог татан зогсоод гараан өргөхөд шивэр авир хийсэн яриа намтлаа.
Эрэлхэг дайчинд цэрэг ирсүүдээ. Та бидний өмнө сүрхий аюултай дайсан байна. Улаантнууд бидэнтэй байлдахаар өнөө өглөө довтолгооноо эхэллээ. Тэд биднийг тал бүрээс бүслэн хаахыг зорж байна. Цаг тум баг бачин болохоор олныг нурших явдалгүй. Орос их орон, бурхан шашин, ёс заншлаа хамгаалах ширүүн тулалдаанд үхэх ам, урсах цусаа үл хайрлан байлдахыг та бүхнээс хүснэ найдаж байна гэж хэлснийг туслах нь Цэрэбатад орчуулан хэлв. Иймг сонсоод Цэрэбатын зориг хэмэр сэргэж бушуухан тулдахыг хүсэж байлаа. Мань хүн дух нарсанд ирснээс хойш бодол санаа нь нэг л тогтвор алдан урвж хөрвж чухам яахаан шийдэж ядан явах зам төгсгөл болсон мэт санагдах болсон болгоо. Баруун жанжнаас үүрэг авсан хорооны дарга нь хороогоо дагуулад хэд хоногийн өмнө ухаж бэлдсэн шуудөөдөө явлаа. Шуудооны дэргэд ирээд Батуйв танаа зууд энд хориглон байлдана гэж тушаагаад зуутаа дагуулan өөр тийшээ яаралтай явчихв. Цэрэбат зуутынхаа 70 хэдэн хүнийг урт шуудоонд оруулж тараан хэвтүүлээд мордо хэсэг битүү модон дотор нуун бэхэлж байтал алсад буундуу нүргэлж эхэллээ. Цэрэбат туслахтайгаа зэрэгцээд нэгэн сөөгөр халхалсан жалганы ихэн тушаа хэвтэв. Буундуу нүргэлэн хорм өнгөрөх бүр ойртож байна. Цэргүүдээ харвал бүгд л буугаан шиiрлээд шуудуунаас толгоогоо дөнгөж цухуулган харагдана. Баруунтай зүүнтэй тун ойрхон их бооны сум дэлбэрчвэл сүрт чимээж гарч газар дөргөн чичрэнэ. Ийм байтал модны чөлөөгөөр ижилхэн ногоон хувцастай орос цэргүүд гүйлдэн гарч ирв. Тэднийг нэлээд ойртохоор Цэрэбат гараа өргөн дохио өгөөд хамгийн түрүүн гүйж авсан хүнийг буудаж унахав. Зуутынхан ч нэгэн зэрэг галлав. Улаантнуудын хөө отолтонд орсноо мэдэж шууд дайрсангүй. Модны ар өрөөр нуугдаад ширүүн гал нээж эхлэв. Цэрэбат модны цаанаас булталцах хүнийг дараалан буутсан авч онсон хэсэг нь мэддэхгүй байлаа. Ухсан шуудууны өмнөр сум тусаж шороо божигнуулах нь хуурай газар том мөндөр асгарах мэт тог тогхийн дуугарч заримдаа чулуунд туссан сум жингнэн эсгэрнэ. Улаан цэргүүд нэг модноос нөгөө мод руу дүүлэн очиж улам ойртно. Тэгтэл шуудууны өмнөхөн талд их бооны сум дэлбэрч бөөн шороо тоос босож намдаагүй байтал шуудууны дотор бас нэгэн сум дэлбэрч дээрээс нь эрс шороо шажигнан буухад Цэрэбат доошоо нугдаачаа. Чимээ намтахаар дээрээс нь дарсан шороогоон сэгсрэн гүвэд өндийтэл дахин дэрэгдэн шахам сум дэлбэрч дахиад л шороогоор болов. Аманд нээс сорж шажигнахаар нь төргөж орхиод харвал туслахын шороонд бүр булагдаж гарын сарвалзаж байхаар угц татвал босон харааснаа нүүр амаа гараараа самардан хагч цацсан ханиалгав. Доошоо бол гэж хэлж амжаагүй байтал шуудууны хойд ирмэг дээр дахиад сум дэлбэрч утаа шороо тоос холилдон юу ч харагдахгүй болов. Ийхүү үнд ихсэхээ өглгүй их буугаар бууцсанд Цэрэбатын хор шор хөдөлж мориндоо морд шууд дайрыг гэж бодоод дөрвөн хөллөөд шууд уруудан молхох зур мориндоо гэж байдаг чадлаараа хашгирлаа. Шороонд дарагдсан цэргүүд нь удаа дараалан өндөлзөж шороогоон сэгсрэн гүвээд шуудууны нөгөө ирмэгүүд авирцгаав. Цэрэбат дөрвөн хөллөж үүдэн хоймрын хэр мөлгснөө босон харайж ханын эрс орчим өндөр шуудууны ирмэг дээр ухсхийн гарч ирэхэд хэдхэн цэрэг хойноос нь гарч ирлээ. Цэргүүдээ бүгдийг шуудуунаас гарч ирэхийг хүлээсэнгүй морой нуусан хэсэг битүү мод руу харан явтал нүдний болонд нэг хүн сарвалзан унлаа. Толгой дээгүүр нь их бууны сум сүнгэн өнгөрч морд байгаа төглийн наахан дэлбэрэв. Ааг амсгаагүй гүйсээр мориндорон ирэхэд их бууны сумны дэлбэрэлтээс үргэсэн морд цул бураан тасчуулах дөхөн зовхчиж байв. Цэрэбат моройн тайлж аваад мортоход нэлээд хідэн хүн гүйж ирлээ. Бушуул гэж хашгирсан ч түүний үгийг сонсож байгаа хүн байгаа эсэх нь бүүмд. Айж балмагцсан цэргүүд нь үргэсэн мордон тогтоох санаатай мөнгө нь ноцолдож зарим нь арай хийж мориндоо мордов. Нэг цэрэг мориндоо мордох гэж байснаа чадсангүй дөрөөндөө чиргүүлээд алга болчихов. Бүтэлгүй манд чамайг гэж Цэрэбат хараа. Цэргүүд нэг хоёр орон гүйж ирээд мориндоо мордов. Зуутынхны төлөв ирсэн тул Цэрэбат тэднийг зоригжуулах санаатай сэлмэн суглаад "Эрчүүдээ битгий хулчигаад байгаараа. Намайг дагаад дайраараа" гэж хашгираад морой даврын ухс хийхэд 5-6 эмээлтэй морь үлдлээ. Бодвол эцэд нь алгадсан биз. Цэрэбат төглөөс гарах үедээ эргэж харвал цэргүүд нь айж хулчисан бололтой тэр хүндээ бөөгнөд байхаар уур хэлн бадарч "Аймхаа хулжгарууд
Яагаад богноод байна? Миний хойноос гэж сүртэй чанга хашгираад морин ороолгов. Давхих зур эргэж харвал хизээж салдгүй туслах. Түүний хойноос цэргүүд нь цувран давхиж харагдав. Цэрэнбат сэлмээ далайж уухай хашгирын шуугуулсаар хориглож байсан шуудууны ойр ирвэл улааных нь тэр шуудуу руу орж байлаа. Цэрэнбат жолоо хүмэлгүй шуугуулахад өөдөөс нь зэрэг буудаж хилэн харна сумнаас заамчин болт үсрэн. Өмнө нь аруунтай зүүнтэй их бууны сум дэлбэрч утаатаас хуйлран харанхуйлж юу ч үзэхгүй боллоо. Цэрэнбат бөөн утаа дундаас гарч харвал зуутаас нэг ч хүн харагдсангүй тунч урам хугарч айгаад зогтаач. Ийм зэрэгтэй байж мөн байлдва гэж харамсаж мориндоо уураа гарган сэлмнийхээ хавтгай талаар хэд сайн гуйдаад шуудууд улаарын давхитал Батуйг их дуугар. Эргэж харвал туслах нь давхин ирж "Тийшээ зүглэж болохгүй. Буцъя" гэж хашгирснаа буцаа зүгтгаар нь Цэрэнбат хэдийгээр учрыг сайн олоогүй ч гэсэн түүнийг даган давхижээ. Хацар нь халуун. Тэмтэрч үзвэл хуруунд нил улаан болов. Төрүүлээ давхиж явсан туслах нь морин дээрээс хийсэх мэт сарвалзан. Хөөх юм суманд оногдлоо гэж бодоод мориныхаа амыг татаж газар хэвдээ туслахаа шүүрэх гэтэл бараг дэрэгдэн шахам их бууны сум дэлбэрч морин огол харээжээ. Туслах өдөө дахиад мориныхон жолоог эргүүлбэл хэдэн морьтой улаан цэрэг сэлмээ гэлэлцүүлэн тулаад ирэхээр нь мориныхон бөөрийг унтал давирахад хар морин ухс хийж модон дундуур сүлжин талийлаа. Ухаан жолоогүй давхиж явтал зуутынх нь нэлээд олон цэрэг эргэн харсаар зогтоож явлаа. Тэднийг гүйцэн ирээд "Та нар яагаад муур харсан хулган шиг" гэж зандрах гэтэл "Ноён Батуй дайралтанд орох үед улааныхан их бууны задардаг сумаар буудаж сүйд хийсэн" гэж нэг бүрээд цэрэг давхаан дундаан хэлв. Цэрэнбат энхөө зугтаах зур цэрэгэ бүртгэн үзвэл учаатхан хүн үлджээ. "Хагас нь хайдсан гэвэл алагдсан бизээ. Зарим нь ч толгой хандсан зүг явсан байх" гэж хажууд нь давхиж яваа бүрээд цэрэг хэлв. "Таны ганцаараа шуудуу өөд дайран явчихаар туслахыг явуулсан уулзсан уу? Туслах маань алагдсан. Хайрын хүн. Чи одоо миний туслах болсон шүү." Цэрэнбат зугтаж явахдаа дагаж яваа бүрээд цэрэгтэй ийн хэдэн өгс сольж амжижээ. Тэр хоёр зуутынхаа түрүүн зуузаа холбон давхсаар нэгэн жалганд орж ирлээ. Тэнд аль хороонд бөөмөд баахан явган цэрэг буудалцаж байлаа. Цэрэнбат мориноосоо буун харьяаж явган цэрэгтэй хамжин байлдахыг хүсжээ. Нэг орс дарга буйн хурч ирээд Цэрэнбатыг заамдан авч муухай хашгираад цээжинт нь гар буугаан тулхав. Цэрэнбат учрыг нь олсонгүй туслах болгосон бурайд өдөн харвал тэр бурайд цэрэг сандран ноён хуранда "Эн чинь манай зуутын дарга Батуй гэж орсоор хазгаа мөрийг хэлв. Яагаад зүхтааж байна? Яах гэж байрын хайсан юм гэж ууртаа дарга дахин асуухтаа буугач хөнд ирүүлсэнгүйд Цэрэнбатын дургүй хурч түүний бууг зайлуулад улааныхан дайрсан их буугаар бууцсан гэлээ. Айц сүрдээд дахин зүхтаавал дор нь буудаж ална шүү. Энд манай хороотой нийлээд байлд гэж хурандаа тушаав. "Та бүхэнд нэмэр болох санаатай ирлээ шүү дээ" гэж Цэрэнбат их л хэгжүүн хариулаад дагаж ирсэн зуутынхаа цөөн хүнийг мориноос нь буулгав. Хурандаа Цэрэнбат хоёрын ийхүү ярилцахад шин туслах нь арай ядан орчуулж өгчээ. Цэрэнбат зуутынхаа 30-аад хүнийг жалганы адаг хавцаа аваачиж байрлуулад морьдоо 2 хүнд өгөв. Улааных нь тунч ширүүхэнд арч байжээ. Мод бүрийн ард нэг хүн нуугдч хатал буудаж байв. Тэд модноос мод дамжин ойртно. Цэрэнбат сайнч хараалалгүй гохмолтлно. Онож байгаа эсгэн ч мэдгцэнгүй. Мэдхийг ч хүсэхгүй байлаа. Өглөө анх тулдаанд орохдоо улаантны хяартлан устгаж баруун жанжин болон хорооныхаа даргад эрлэхийг зоригтойгоо гайхуулна гэж бодож байжээ. Гэтэл өдийн хугархаа болоогүй байхад хоригдсан газраас хох зохиулж ам тэмцсэн цогтааж өөрсдийнхэн дээрээ ирлээ гэсэн чинь ууртаа зэрлэг дарга буу тулгаж хөнөөх төгсөнд урам нь хугарч байлдах хүсэлгүй болжээ. Ер нь ингэж алалцаж байх нь хэрэг юу вэ? Орчлон хорвоо улаан цагаан гэсэн хоёр тал болж хичнээн ч удаан байлдахыг бүүмэд. Энэ удаагийн дайнд дийллээ гэхэд цаана нь зөндөө олон улааныхан байгаа шүү дээ. Бэ хятад хүнээс л ус хонзон авах гэж хүний өөдөөс мэс далайсан. Тэр өсөө авахаараа л нэг авлаа.
Одоо хэмжээ хязгаар гэж байдаг бол болсон байлгүй. Тэгээд би яах вэ? Эндээс оргон зайлаад хайчих юм билээ дээ. Улааных нь намайг яавч өршөөхгүй. Зуутаан дагуулад тэдний талд урууж орвол яах вэ? Энэ бүтэхгүй байх. Энэ зуутын занг нь мэдэхгүй хүмүүс миний үгэнд орохгүй л болов. Эд ямар хамаа байсан юм? Улааныхан ойртоод ирэхээр л буудгаан боль гэж тушаагаад хүлээж байвал болох юм биш үү? Ер нь эдэнд бууж өгье гэж ирсэн шийдээ ийш тийш харав. Зуутынхан нь бүгд л буудаж байна. Ууртаа дарга нь харагдсангүй. Буудгаан болцгоо гэж байдаг тэнхээгээр хашгирав. Цэргүүд нь буудгаа удаа дараалан болж зуутын дарга өдөн харав. Цэрэнбат тэднийг далалвал цэргүүд нь мөлхөн ойртлоо. Цэрэнбат дэрэгдээ ирсэн цэргүүдийн царайг харснаа. Дэд улааных нэг тогтоож дийлэхгүй. Тэднээс айхавтар төрж байна. Тэдний талд гэж хэлж гүйцээгүй байтал чи эзэн хааны цэргийн нэр сүрийг гутаач дайсанд бууж өгөх нь үү гэж нэг бүрээд цэрэг муухай ойрлоод буугаа инлээ. Цэрэнбат түүнийг дорн буудаж орхиод олон 5 өггүй намайг дагаад гэж хашгираад босон хараалаа. 2-3 хүн түүнийг дагаж өндийсэн боловч суманд оногдон унлаа. Цэрэнбатын малгайг сум онож унгав. Улаантан өөд гүйх гэтэл түүнийг дагах хүн ч олдсонгүй. Цэрэнбат бошоохон хэвтээд малгайгаан авч өмслөө. Улааныхан үе муухай хашгиран дайрч галт бөмбөг шидлэн. За, бууж өгч аргагүй юм байна. Айгууд бол зэрлэг суманд өрчиж мэдхий. Намайг тэдний талд дагаар орох гэж байгааг яаж мэдэх вүлээ? Цэргүүд минь үгэнд орохгүй бол ганцаараа бууж өглөө гэд ашиг байхгүй. Энэ завхарсан бодлоо орхихоос өөр аргагүй гэж бодлоо. Жалганд хориглон тулдаж байсан цэргүүдээс дараалан алгадаж хорсоор байна. Тэгтэл улааныхан их буугаар буудаж эхэллээ. Цэрэнбат их буунаас зэгсэн айдаг болжээ. Анх яахтын дэргэд их бууны сумандор дайралтанд орж очирвэг алдснаас хойш зэвүцэх болсон. Их бууны сум лүнлүнхийн жалга дотор жалганы амсар дээр дэлбэрэхэд зүрхэн чичирч сандрана. Их бууны сум улам ойрхон тусах боллоо. Цэрэнбат жалгууруудан мөлхөхдөө цэргүүдээ гараараа дохивол тэд хойноос нь даган мөлхжээ. Жалга нэлээд уруудаад нэг сэтэрхийд ирээд босон харайж морд руугаа хар хурдаараа гүйхэд зуутынхны мөн дагалдав. Тэд морин дээрээ ирээд нэгэн хүн шиг мордож зугтлаа. Цэрэнбат хэсэг модны араар ортол түрүүн буу тулгаас сүрдүүлж байсан дарга эргэн харсаар гүйж явлаа. Түүний хажуугаар өнгөрөхдөө хург шүүрсэн бүрэг дадал шүүрэн авч дүүрчээ. Саахалт хэртээ явсны дараа дүүрч яваа дарга нь олон юм хилээд гараа хөдөлгөөд байхаар нь газар буулгав. Дарга их л баярлсан бололтой шулхна. Морьтой цэргүүдийн хойноос явган цэргүүд амьсгаадан гүйж ирлээ. Дарга зугтаж буй цэргүүдээ харснаа толгойс ихсрээ чанга хашгирахад цэргүүд нь модны араар нуугдаад буудаж эхлэв. Би хорон дээр очлоо гэж Цэрэнбат хэлчихэд зуутаа дагуулan бичгнүүлэхэд явган цэргийн ууртаа дарга юм хэлсэнгүй. Цэрэнбатын зуутынхан жолоо таталгүй давхсаар суйранд орж ирвэл тэр хавьд бас л ширүүн тулдаан болж байв. Батуй гэж хүн дуудахаар эргэн харвал хорооны дарга нь сагсгар дэлтэй зээрдмөр унчсан давхин ирээд их юм уу манай хороод айсны дайралтыг зогсоож дийлсэнгүй гэв. Манай зуутын тал нь хохирсон гэж Цэрэнбат хэлбэл хорон дарга нь түүний хэлснийг ойлгосон бололтой түүний хойно байгаа 30 түүнийг харснаа шазуурaan тас зууж эцсийн хүртэл тулалдна зуут аваад миний хойноос яв гэж тушаав. Цэрэнбат хорооны даргаан дагаж суурины баруунтаа ухаж бэлдсэн урт шуудууны дэргэд ирэхэд хорооных нь бүгд явгалчихсан тулдаж байлаа. Цэрэнбат мориноос үсрэн буухад шин тослох нь морийг нь тосон авчээ. Цэрэнбат цэргээ дагуулan жалга руу ороод налуудуу газар хэвтлээ. Түүнийг буугаад цэнэглэж байтал ханцуунаас нөхөн татав. Гайхан харвал хорооны дарган дашмагаан сарвайж арих гэлээ. Цэрэнбат дашмагтаа арихнаас хэд сайн балгаад буцааж өгвөл хороон дарга нь сайн байлдгаж байгаа бололтой өрийг нь чанга алгацснаа жалга өгсөд гүйлээ. Цэрэнбатын түрүүний бодож байсан гоник цөхрлийг эдэн балга арих хайлуулан урсгах шиг болж шүд зуугаад буудав. Хоёр талаас харилцсан буудах нь улам ширүүн болж бөөн доонд юу ч дуултгаан байжээ.
Цэрэнбат их бооны сум дэлбэрэхээс айхаж болж дээрээс шажигнан асгарах эс шороогоо хаяаг өвчгээд харагдсан бүхнээ буу. Бас омог хэмрэн сэргэж мориныхон хар хурдаар дайран орохыг ч хүсэхгүй байна. Өдөржингөө зулбарч зүгтаасан нь түүний хамаг зориг хиймрийг өгүүлж зөвхөн амиа аргацах юмсан гэсэн бодлол төрөх болов. Улаантан үе уулгалан дайрна. Урт шуудууны ирмэг дээр тулж ирсэн зарим нь өгөхөө юм чинээнд бодлого жалга руу харяан орж ирээд барьцалдан авч алалцсан. Дараалан галт бөмбөг шид зарим нь шуудуунд өнхрөн орж ирээд дэлбэрч сүйтгэв. Цэрэнбатыг харсаар байтал шуудуунд дэлбэрсэн галт бөмбөг арваад хүнийг эс шороогоор булчглаа. Энд удаан байвал ам алдах нь гарцаагүй болсон тул Цэрэнбат нэг арга бодохын дээр гэж санаад харвал хороон дарганч үзэгдсэнгүй. Зарим цэргүүд шуудуунаас мөлхөн гарч зүхтааж эхлэв. Улааныхан сүр туухай хашгиран улмал ойртлоо. Цэрэнбат дэсэхгүй болсноо мэдэж босоор харааснаа зуутийнхан мориндоо гэж хашгираад гүйлээ. Буудаж байсан цэргүүд нь humгүй түүнийг дагав. Цэрэнбат морин дээрээ ирвэл тослох давжаа биетэй бурайд хилэн харыг нь хөдлөн гүйж айсв. Цэрэнбат мориныхоо гүйдэл дунд нь хараа мордоод чүүгээд бүхийхэд хилэн харна. Зай завсаргүй шаагах сумнаас төрүүлэх гэсэн юм шиг ухс хийлээ. Хойно нь морин төвөргөнд тодхон дуулдахыг бодоход зуут нь яваа болоо л та. Дох нарсны суурин тэр аяараа гал болон дүрлзэж шингэж байгаа нарны гэрэл уламж сүртэй хар. Цэрэнбат суурины дэрэгдүр морины хар хурдаар давхин өнгөрч сэлэн морины хөвөн дэрвэл усны чиглэг үнэр хангалав. Усны үнэр аваад маш их хангаж яваагаа гинэт мэдэж мориноосоо буун харээж ус руу гүйлээ. Хар моринч бас сангасан бололтой түүнтэй уралдан хүйтэн цэнгэг ус руу хошуугаан дөрөв. Цэрэнбат ус залглан уухад цэргүүд нь ч бүгд явгалан ус руу тонгойцгоо. Тэд инхүү ус ховдоглон ууж байхдаа архан талд нь улааны морин цэрэг нэхэн ирж явааг мэдсэнгүй. Гэнэт сум эсгчин олын усанд шалбалахын тусаж ус усрахад сая ухаан орох шиг болж мориндоо санд мэд мордоод мөрөн хөвөөлдөн битүү нарсан дундуур зогтлаа. Гол өгсөн хэдэн саахалт хэр холдоход буун дуу цөөрөх шиг болохоор Цэрэнбат мориныхаа амийг дотож зогсвол зуутийнх нь гүйцэж ирэв. Хүмүүсийн тоолбол дөнгөж 19 хүн үлджээ. Одоо хаачих хороо маань хаана яваа бол гэж эргэлзэж байтал модон дундаас 10-аад мортон гарч ирлээ. Харвал хорооных нь бай. Гол өгсөө дахайг үнийг хүрээ өөд яв гэж баруун жанжин тушаасан гэж тэдгээр цэргүүд хэлв. Цэрэнбат тэдэнтэй нийлээд гол өгсөн довтлоглоо. Хол ойр буун дуу гарсаар л байна. Бодолгүй эргэн тойрныг гүн шүний харанхуй нөмөрч юу ч харагдахгүй боллоо. 24-р хэсэг төгсөв.